Намайг дуудаж сэрээсэг гээгээ өглөө сайн байна уу? Нарны гэрэл галасан гээгээ тохоо сайн байна уу? Инкри хайраар ивэсэн ээжээ аваа сайн байна уу? За бодлоо. За За хоёр залуугийн нэрчүүдийн яриг сонсоол суучна. тэгээд яасан уурчин хурж байна. Жохон ингээл дүрсгэл биш арайчтай гэл. Эрэгтэй хүмүүс чинь сайхан өнгөх хэвчээ шүү дээ. Эрхлэх хэрэгтэй шүү дээ. Уур хүрхлээр аргадах хэрэгтэй байхгүй юу? Би бол энэ ширүүн замтай шүү дээ. Энийг ингээд хэд дургу үргээд байх юм бол энийг энэ гуй халавтай мөн гэд тэр чигтээ алга болдог. Би болохоор хүрэл намайг аргаддаг учраас одоо энэ олон жил амьдэрч байна. Тэгэхээр эрэгтэй хүн чинь аргадах. чамтай суугаагүй да баяр. Би бол эрхлүүлэх одоо тийм нэхэмж ихэр ирээд байх юм бол эхнэр намайг эрхлэлгээд одоо танхилцаад унах юм бол чи ямар тэжээвэр амтна уу гэдэг зам гаргадаг. Би ч тэгж эрхэлдэггүй л дээ. Ижил одоо хэмжээний ажил хуваарлж хийх ёстой. За тэгээд эр хүнээс яхахлаар одоо хэлсэн үгэндээ эзэн бай. Мэдээж тэр бол хамгийн чухал. Гэхдээ арх уухгүй гэдэг чинь хэцүү. Гэр орон байнга сахина гэдэг чинь би ямар танаа жижигөр үү? Тэгээ яг бодлоо энэ хоёр асуудал эмэгтэй хүний хэлж байгаа асуудал эрэгтэй таны хэлж байгаа асуудал хоёрын зөрчилдөөнөөс л ер нь Гэр бүл сарлаж байгаа шүү дээ. эхлээд байгаа. Тэгэхээр ийм байхгүй юу? Буцаа яаж хайруулдаг вэ? Юу байна вэ? Мэдээж эмэгтэй хүнд торгон мэдрэмж байдаг. Хизээ бүтэлгүүдэж, хизээ сүрх гээд байгааг мэддэг. Тийм ч учраас эрчүүдийг бол их хямгадна шүү дээ. Бид нар ч болохоор дарбих дуртай болохоор хямгадуулах дургүй. Гэхдээ энийг тооцоод үзэх юм бол би хизээ хямгадуулах ёстой, хизээ хямгадахгүй эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг тодорхойлж болно. Ухамжтай юу? Тийм шүү дээ. Ер нь бол шөнийн 12 цагаас өмнө тэр чинь бүх ажлаа амжуулах хэрэгтэй. Би чинь нөгөө 8 хоногоор аялалд явдаг үе их учраас уучлаарай. Аялалд явсан бохоо тохиолдол бол ойлгомжтой. Тийм. Аригтаа тэгээ алга болсон тохиолдол хэцүү шүү дээ тэр чинь. Тэр арх Нойргүй болсон асуудал. хүлээн. Тэр чинь одоо Тавгуутын. Энийг анханасаа тохирчиж болдоггүй юм уу? Тэр яаж тохирох вэ? өгөнд орохгүй яг одоо. Гэхдээ анханасаа тохирно гэдэг чинь би чиний үеиг өгөнд өгөн чинь чи ч миний өгөнд орж энэ хоёр тохиролцоо тэнцэн гэсэн үг шүү дээ. Хамгийн гол энэ хэлсэн амдаа эзэн байдаг л тэр баг. Тий. Одоо хааныхаас болоод сард 3-аас илүү бол муу болчихно гэд ингэчих юм уу? Тэгээд тохирчих юм уу? Амдаа л эзэн байхад өөр асуудал ямар ч асуудал. За жишээ нь нөгөө аригталт нөгөө л цэнгэлийн асуудал гарч байгаа тийм үү? Тийм. За тэгвэл би жилд шалтгаангүй цэнгэл дөрвийг хийн. За. Улиралд нэг гэсэн үг шүү дээ. Тийм. Шалтгаантай цэнгэлийг бол тодорхой нөхцөл болгонд нь мэдүүлнэ гэд гэрээ хийчихвэл ямар вэ? Шалтгаангүй цэнгэлийг дөрөв. Шалтгаангүй цэнгэл гэдэг чи юу вэ? Тэр чи хязгааргүй олон биш шүү дээ. Яахаар хязгааргүй болон гэж. За тэр төрлөө тэр гаг. Үгүй. Энэ наадах чи шалтгаангүй цэнгэл буюу шалтгаанууд байхгүй юу? Зөв ойлгосон. Тэгвэл би тэр буруу ойлгоод байна. Ойлгоо. Наадах чинь би очихгүй байж болох. Тийм үү? Тэр заавал очиод. Заавал очиод байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр тэрийгэ дөрөвхөн болгоо. Тэг би тэрийг дөрөв болгож байна. Тийм үү? За магадгүй миний шалтгаангүй цэнгэлийн нэг нь миний одоо мэндэлсэн өдөр. За. Тийм үү? Үүнээс хамгийн шалтгаан юм байна. Энэ чинь нөгөө нэг орлого үүсгэхгүй уучаа зам зарлагын шин чанартай шүү дээ. Тэрийгээ би шалтгаангүй цэнгэл гэдэг шүү дээ. 100% зардал болж дуустдаг цэнгэл би дөрвийг хийнэ. За. Ойлгож байна уу? Айл тийм биз? За. Санхүүгийн хувьд зүгээр л гарц. Гарц л юм байна. За би ийм улиралд нэг удаа 4 удаа хийнэ гэдэг. Тэгвэл чи хөлön зөвшөөрөх үү? Зөвшөөрнө шүү. Шалтгаантай гэдэг нь тухайн цэнгэлд миний нэр төр, ажлын бүтээмж, дараагийн орлого баталгаачих цэнгэлүүдийг хэлээд байгаа. Ойлгосноо. Өөрөөр хэлбэл гэрээ зарим нэг гэрээ хэлэлцээр ирчүүдийн хооронд цэнгэлийн шугамар орж ирдэг. Тэр чинь хүндэтгэх шалтгаан. Яг бол би гэрээг амжилттай болгохын тулд цэнгэлд орох шаардлагатай болдог. Одоо бол бүгд хоол идэж тэрнийг бүх ажлын төвшөнд хийж байгаа. Тий. Тэгэхээр эн чинь миний шалтгаанд цэнгэл байхгүй юу? Өөрөөр хэлбэл тухайн цэнгэлийг хийснээрээ дараагийн удаад альбом байр суурь баталгаажих. Тэгвэл манай үеийнхэн бараг шалтгаангүй цэнгэлийг хийд юм шүү. Өсөх тийм үү. Цаашлаад орлого нэмэгдэх үүд суурьтай цэнгэлийг бол би тухайд нь чамд мэдүүлнэ. Буюу гэргээд мэдүүлнэ.
Тийм биз? Шалтгаангүй цэнгэл нь бол өөрөөр хэлбэл тэр чинь миний зардал учраас манай гэр бүлийн зардал учраас би тэрийг улиралд нэг байлгана. Огт байхгүй болох юм бол миний нөгөө нэг авч явдаг нийгмийн хүрээлэлийн задрал үүсчих учраас нөгөө сэтгэлийн цэнгэлээрээ нөхөрлөдөг найз нөхдийн холбоо сарнаад дараагийн удаа гэрээ хэлэлцээр тусдим авах гад байдаг. Найзынхаа чадварыг ашиглах гад байхад танилын хүрээлээс хит холтчих учраас болохгүй. Тэрийг би хянаж явахын тулд улиралд нэгээр хийж байгаа. Улиралд нэг гэдэг чинь бас 3 сар биш үү? жил 4 хүн гэдэг цөөхөн. Улиралд. Бараг л мань эдийн нөгөө нэг наадмаараа найзуудаараа гарыг гэдэг шиг юм байна. Наадах чинь юм байхгүй. Наадмаараа найзуудтайгаа гарыг гэд намрын улиралд өрөө. Тийм үү? Шинэ жилээр сайхан далила, өвлийн улиралд өрөө. Тийм үү? Цагаан сараар далила, хаврын улиралд өрөө. 101 хорхог гэдээ зуны улиралд өрөө. Тэгээд ийм л юм байна. Тийм. Бараг л байдгүй гэсэн үг. Гэтэ энэ гоё юм а тийм борлоо. Ягаад гэвэл би нөгөө найзынхаа тусламжийг авч байх хэрэгтэй. Гэхдээ хизээ миний найз хэрэглээ болохыг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас нөгөө нийгмийн хүрээлэл авч явахын тулд шалтгаангүй цэнгэлийг би заавал байлгах шаардлагатай. Эмэгтэй хүн ч гэсэн бас тийм байх шүү. Эмэгтэй хүний хувьд ч адилхан. Адилхан тийм. За тэгээд 8 болсон шүү гэ. Гэр бүлээр хоёлаа 8 болох юм тийм. Энэ хоёрын цаг хугацаа ижил төвшөнд байх юм бол 4 төвшөнд байх юм бол 4 тийм үү. Тус-тусын салбартаа байдаг бол 8 л байхгүй юу. Шалтгаангүй гэхэлэр манад одоо орлого орохгүй бүгд зарлах болж миний байр суурь нэр хүн байгаа шүү дээ. Энэ шалтгаангүй маш их байгаа. Тэрсэн учраас гэр бүл хэрүүл болоод байна шүү дээ. Тийм. Маш их байгаа шүү дээ. Бид нар чинь өөрөө шийдвэл баг баасан гараг болгон тийм шүү дээ. Ихтер нь гардаг нөхөр нь гараад 2 өдөр амрах юм чин ойлоо нэг сайхан найзуудтай гараг болгоны бас төрсөн өдөр. Тэгэж ярьдаг хүмүүсээс их хүүхдийн төрсөн өдөр гэдэг юм шиг. Бид нар ямар нэгэн одоо цэнгүүний газрыг баяжуулах гэж байгаа юм уу? Ер нь бол тэгж болох болно. Ер нь тэр нь манай найзих юм уу? Биш. Тэгвэл уучлаарай л. Энэ миний сэтгэхүйд багтахаар зүйл биш бай. Тэгэхээр харин эндээс л ер нь хамгийн их асуудал байгаа. Эндээс бол ер нь бол илэрхийлэлтэй бид нар бас буруу илэрхийлдэг юм байна. Одоо нийтэд нь баяр тэглээ архитлаа гэдэг юм шүү дээ. Тэрнээс одоо шалтгаантай энэ бол зөвшөөрөл гэдэг бүгд ингэх юм бол асуудал гарахгүй. Гэр бүлээс тэр чигтээ хөрөнгө одоо зарлаг гарч байгаа учраас энэ байж болно гэдэг юм бол нэг хэрүүл гараад тахгүй удирдалтаа л нэг юм чинь тийм үү. Аль аль нь хэрүүл гараад тах юм баггүй. Гэтэл 7 хоног болгонд ингэнэ гэхлээр тэгэхээр бид нар хоримтлал үүсгэж чадахгүй болчиход байгаа. Ари яг шалтгаан дээр байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хүн болгонд дуутахаар гүйж очиод байдаг чинь бас буруу шүү. Хүн болгонд дуудаж очиод байхаар би очиж хөтөвч зөөдөг шивгч нь үү? Тэгчихэж байгаа байхгүй. Одоо тэгээд ихнэр нь чи чинь 14 хоногийн өмнө гараагүй илүү найзуудтайгаа гэхээр чамаа гарахаар би ингэдэг үстэй гэхээр нөхөр дуугаа болчтой. Нөхрийн найзууд за өнөөдөр нэг юм уулзах хэрэгтэй бүгдээрээ нэг наргий гэхээр би ихнэрээ чамайг явуулаа эцтэй гэд ингээд хоёулаа хоёр талд хоримтлолчгоо дээрээс нь бахан хэрүүлтэй үлдчихэж байгаа. Тийм байна. Тэгэхээр нөгөө гэр бүлийнхээ санхүүжилтэнд тийм үү тухайн одоо цэнгүүн өгөөж шиг болж нийгмийн байр суурь баталгааждаг. Тэгэхээр энд бол нэмэлт гарахгүй. Тийм биз? Нийгмийн байр суурь өсдөг. Энэ дээр бол нэмэлт гарна. Орлого нэмэгддэг. Ажил баталгааждаг. Иймэрхүү нар цэнгэн бид нар эсрэг үзэх аргагүй. Яг бол энэ дээр миний амьдрал тогтдог учраас. Бас хөгжих учраас. Тэгэхээр ийм цэнгүүнээ би бол хоёр тал бол бие биедээ илэрхийлнэ шүү дээ. Жишээ нь албан байгууллагын нөгөө нэг албан ёсны баяр цэнгүүнүүд байдаг шүү дээ. Энэ дээр заавал оролцох үүрэг нь тухайн нөгөө нэг албан байгууллагын үүрэг учраас оролцох шаардлага үүснэ. Тийм биз? Орж байгаа юм байна тий. Тэгээ тэр чинь ч олон ч байдаггүй. Тий олон ч байдаггүй. Ер нь бол тоотой байна. Тоотой. Нэг шинжил байдаг. Нөгөө байгууллага ямар нэгэн нөгөө нэг юу яадаг. Одоо ойн баяр хийж байгаа үед тохиолддог шүү дээ. Тийм биз? Ажилчдаа нэг идэвхжүүлэгч ормаар 100 мөн нэг хийдэг. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг миний ажлыг байрыг тийм үү миний орлогыг баталгаажуулах баяр учраас би заавал оролцсон. Энэ нь өөрөө манай гэр бүлийн санхүүг тэнцвэртэй байлгадаг баяр юм. Тэгэхээр энэ бол хүндэтгэх шалтгаан. За нөгөө шалтгаангүй баяр нь бол манай гэр бүлэд хоримтлал үүсгэхийн эсрэг зардал болж гарч ирдэг. Баяр учраас би түүнийг тодорхой тоонд байрнаа. Тийм үү? Боломжтой бол заавал юугаар биш. Одоо цаг хугацаагаар биш. Санхүүгийн хэмжигдэхүүнээр барьж болно шүү дээ. За манай гэр бүл бит хоёрын орлого нийлээд нэг жилийн 20 сая төгрөг гинэ.
Хорлоготой. Хориглол үүсдэг байлаа. За ингээ зүгээр бүх зардалтайгаа биш зүгээр орлоготой. За. Тийм үү. За тэгвэл энэ 11 2 саяар нь бид нэг удаа цөм тэмдэглэж болно. 2000-аар нь олон ч тэмдэглэж болно гэж. Гэж болно үсттэй. Ер нь буурлаа урд цагт яадаг гэсэн одоо нөөцийнхөө төдөө хувийг л ийм зүйл зарцуулж болно гэж бас та нар тооцоолоо. Өөрөөр хэлбэл эр хөвгний хувийн төлөг байдаг. За. Ийм хүний ч хувийн төлөг Одоо байдаг. бол нууц данс гэх юм. Үгүй энэ гэр бүл нээлттэй хэрнээ нөгөө сул цэнгүүнд ашиглах хэрэгтэй. Тэг баярлахаар эднес чинь нэр Хонио нэдэлж иддэг учраас тэр чинь бидний хөрөнгө байхгүй юу? Тэгэхээр мөнгөөр авахгүй. би найзуудыгаа дайлах тодорхой хэмжээний хоньтой, манай эхнэр найзуудыгаа дайлах тодорхой хэмжээний хоньтой байхгүй юу? Тэрийг хувьдаа өрнө. За бид хоёр чинь дундаа хоньтой шүү дээ. Тэгэхээр манай эхнэр тэр хувийн хониороо эмэг арилжиж авч болно. Цэнгэлийнхэн хооронд. Дээл авч болно. Торог авч болно. Цэнгэлийн эсрэг өөртөө хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Энэ бас мундаг арга тий. Бүр хэрүүлж багасгах юм шүү тий. Шалтгаангүй цэнгэлийнхаа мөнгийг өөртөө зориулаад ил бүр гоё болох юм. Тий. Тэгэхээр яг манай гэргийн бол яг найз нөхөрлөөс илүү хувийн одоо нэг гоо зүгээ анхаарад байна гэсэн үг. Зарим жил яг вэ нэг олигтой найз нөхөдгүй бол тэгэл хувьдаа хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Тийм бид. Тэгэхээр бид нэр орлогоо хідээрэнд бодоод баяр цэнгэл зарцуулж болох вэ гэдгээ тооцож байгаа. Тэгэхээр чинь одоо хэрэлдэх шалтгаан юу байна? Нэг хүмүүс нь нөгөөдхөө дуусгачих юм бол нэг жилд ганц л баяртай байхгүй. Тийм байна. Тэг үр тавиал одоо юугаа баярлаад байгаа шүү. Баярлаад байна. Маш их үр тавьж баярлж байна. За тэгээд бас тодорхой цаг хугацаанд тасрахгүй байж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгж яах чинь шалан дээр чирэгдэж ирнэ гэдэг бол тэгэл асуудал болно үстэй. Тий. Тэр нөгөө таны хэлсэндээ хүргдэг байх хэрэгтэй. Баярлаад тий би айтах аваад яваад байвал заавал тэн дээр хэрүүлэгдэх шаардлага байхгүй шүү дээ. Тийм л дах чинь уу. Таавал эсэнд болгож ирсэн бүлэг. Учир нь байна да. Би гэртээ согтуу орохгүй гэдэг амлалттай хүн. Тийм учраас би найзын даагсан согтуу тавьж байгаад эсхэнд богдчихдаг байхгүй юу. Тэгээ эрүүл болжоод найзынхаас гарна. Тэгэхээр бидний үе та болохоор албаар агсан зөвхөн эсхэнд орчлоо шүү дээ. Эрүүл болохоо хүлээгээд. Ямар алаа юм. Бас гэлүүгээ харьчихгүй бидний манай эхнэр энэ бол тэнд харилцан адилгүй гэргий болгон согтуу байсан ч ирээрээ гэдэг гэргий байхад согтуу бол битгий ирээрээ гэдэг гэргий байдаг. За тийм одоо тийм байгаа тэр чинь. Тэгэхээр энэ бол гэр бүлийн соёлоос хамааралтай. Манай бүлийн одоо жишээг бол чи согтуу байгаагаа үрдээ хязгаарч бити харуул гэдэг дүүрэн байгаа. Тийм учраас би арх уусан бол тэндээ эрүүл болтлоо байхаас өөр аргагүй байсан. Тийм учраас замхардаг ир байхгүй юу? Ойлгов уу? Тэгэхээр би одоо нөгөө нэг найз нөхөдөд би нөгөө нэг цэнгэж байгаа андуудтай хэлнэ. Манай гэргий тийм үү? Намайг эрүүл орсон бол эрүүл гарахаар ирээрээ. Эрүүл гарсан учраас эрүүл л орж ир гэсэн. Тийм учраас чи бүх хариуцлагыг одоо хүлээх үү? Би чамд өөрийгөө даатгах гэж байна гэн. Тэгэхээр за болохоо байвал найз нь чамаагаа эсхиндээ боочё гэдэг байхгүй юу? Тэгэхээр асуудал байна танд. Ямар асуудал байна? Эсгэд одоо боогдод яг жин эсвэл өөр хүүхнийг аваад эсгэдээ боогдчихно гэдэг бас асуудал шүү дээ. Тэр чинь одоо октодын хамгийн их боддог сэдв шүү дээ. Энэ ингээд арх уугаад балраа цаашаа хашаад өөр бүсгэл богдог уу? Өөр бүсгүүчүүдийг эсгэнд боогод авцсан байл яах юм? Гэдэг асуудал байна. Гэргийн минь тэрийг мэддэг учраас л тийм үү. Надад итгээд за чи ямар нэг садар саман асуудал тарихгүй учраас тийм үү. Ирүүлэл явсан бол ирүүлэл орж ир гэдэг бушхийг надад тогтоосон. Өөрөөр хэлбэл бид нар тийм самуун гэдэг сэтгэхүй гэр бүлд маань байхгүй. Яг л би амьдралаа энэ нэмэгтэй зориулна, энэ нэмэгтэй надад зориулна гэсэн итгэл байгаа учраас тийм жаягтай байна. Тийм зүйлд итгэдэггүйнүүд чинь согтуу байсан ч ирээрээ гэдгийг босгож байгаа шүү дээ. Тийм байна. Ухамжтай юу. Гэтэ танай үеийнх нь нөгөө 18 19 нас хүрэхээс өмнө нэг сайн эсхинд ороод бэлтгэсэн байсан учраас тэр үеийн хүмүүс бас айхтар ёс зүйтэй байсан байна. За. Би ханд нөхрийн дээр хэнийг гуйдах юм? Би бодоод болохгүй юм. Тэрүүгээр шалдан гуй байхгүй шүү дээ. Би анхны газар орсон биш.
Тийм бидтэй. Ганц би эмэгтэйгийн гэрт очисон биш. Гэхдээ тэнд миний найзын гэргээ октоудаас өөр эмэгтэй хүнийг хүйсэн байхгүй. Би тэгээд найзынхаа орон зайлуу халтах юм уу? гэсэн сэтгүүтэй ах юм шүү дээ. Ийм сэтгэхүй манай гэргээд ч байгаа. Тиймээс нөгөө халдашгүй эмэгтэйчүүд байгаа учраас намайг тэгж хардаад ах хэрэг байхгүй. Одоо бол тэгвэл тийм савн их байгаа юм байна. Одоо савн маш их байгаа тий. Тэгээд тэнд бас нөгөө бас нэг өөр зорилготой эмэгтэй хүмүүс бас. Дэнлүүний хүүхнүүд эрвэхэнүүд үү? Ер нь одоо масараа тийм одоо боловсрал бага ёс зүй бага тийм эмэгтэй зөвхөн гоо сайхандаа анхаарсан хүмүүс бол маш их байна. Тэрнээс ихнэрүүд их айж юм. За Яасан өөртөө итгэлгүй юмс бай тэр чинь. харин тийм тэр итгэлийг яаж ер нь ихнэрүүд өөртөө Одоо суулгадаг ингэсэн 6 шатан зургийн ах бол ингэж явуулсаар гал эхнэрийг аваад үгүй нөхрийг аваад суудсан гэж сая бөөг хэрүүл болсон фэйсбүүкээр хэдэн жил иргүүлсэн гэлээ тэгээд аваад суусан гэд. Тэгээд эхнэр болон тэр хүүхэн нөхөр 3-ын дунд бөөн том хэрүүл болоо. Тэрнийг бүх Монгол даяараа тэрнийг үтсэн. Адах чин ямар сонин хэрэг. Тэгээ одоо нөгөө хоёлаа гэр бүл салахгүй яаж бат байх тухай л ярилцаад гурлаа байгаад байгаа болохоор бүхэл талаас нь тэгж эргэцүүл. Хөвгүүд нь бас тэрлээ өөрөө татагдаа очичдаг нөгөө ирээдүнгийн ирэх шиг очиж. Дандаа их нэртэй худлаа ярина. Би одоо энэ намайг эргүүлээд байгаа. Би энэс тэгчээд дараа нь өөрөө гүгэд очиод байсан. Мэдээж агнагдж байгаа юм чинь ямар нэгэн байдлаар хавханд орчил таараа шүү дээ. Эр хүний хувьд. Дандаа агнагддаг. Нөгөө эмхтэй өгөөш гэдэг шиг үү? Тий. Тул орхоо, загс орхоо өөртөө сонгоно. Тэр олон өгөөший чи шидэт байхаараа өнгөчл таараа шүү дээ. Ямар тийм бидтэй. Тэр нэг эмэгтэй намайг зориож өгөө шидэлээ шүү дээ. Тийм бидтэй. Тэр чинь өгөө шидэх тусмаа намайг судална үсттэй. Тэгж жагаад яг иддэг юмыг нь шидсэн байхад өнгөхгүй яах юм. Тууштай шидсэн байж. Тэгэхээр би тэр эмэгтэй амжилт гэж хэлээ да. Тийм байна. Тэр тууштай шидсэн байна. Олон жилээр тийм ээ. Нэг удаагийн тийм үү золбон талах өнгөд авах хэрэг хүн бол одоо хэрэг алга байна шүү дээ. Тийм ирчүүл бас их олон байна. Энэ цагт. Их олон байна. Тэр өгөөшийг маш удаан хугацаанд тогтмол шийдэх ёстой байна гэж ойлголоо. Тэгэхээр чин тэр олон өгөөшөнд чинь заавал хуурдагдаж таараа. Би энэ дээр ирчүүдээс өстө Өмөрж өрөвдөж байна. Өрөвдөж байна. Өмөр харгаалга өрөвдөж байна. Яагаад гэвэл зорил хин нэгэн анчин ямар нэгэн анги товлоод хөөж байгаа бол заавал барьдаг байхгүй юу? Тийм учраас ам болж байгаа амтан л хөөрхий. Хөөрхий гинэ. Би ч өөр юм сонсох гэсэн чинь. За. Одоо эндээс ингээд хохирол үүснэ тэр тухай. За хохирол үүсээ. За тэгээд 3 хүүхэд хохирлоо тэнд. Одоо эхнэрийн 10 жил амьдсан хүмүүс. Тэгэхэд болохоор нөгөө талаар эмэгтэй хүн эр хүнийг бүрэн өмжүүлэхийн тулд бас гэртээ байнга өгөө шидэж явах хэрэгтэй биш үү? Бас тийм арга байна. Тэр өгөөш шидгээ мартаад итгэд өгөөш хөхгүй. Юу нь яах гэж итгээд байгаа юм? Нөхөрт гэсэн шүү дээ. Энэ хүүхэнтэй ямар ч хамаагүй энэ намайг игүүлсэн. Одоо ямар ч асуудал байхгүй гэхэлэр тэр чинь итгэхэд анханасаа гэр бүл болцсон шүү. Энэ залуу дандаа үнэнгээ ярина гэд бодоод. Тэгээд тэгэхээр бас хардаад нэг өгөөш эцэг ихтэй ч үнэнгээ ярьдаггүй хараад эхнэрт үнэнгээ ярина гэж юу байсан юм? Бурханд хүртэл худлаа хэлдэг шүү дээ. Бурхан минь та намааг авруул архинаас яста гарнаа гэдэг хуцчил байдаг шүү дээ. Тэгчээд ажил нь бүтснэ дараа ажил бүтснэ. Наад гэдэг шүү дээ. Нөгөө амлалт яасан. Бурхан төгсөн амлалт цуцлагдаж байхад та нар юун тэнийг юмд итгээд байгаа. Одоо тэгэхээр сайхан сэтгэл болчихоо. Гинийн сэтгэл болчихоо. Тийм л байгаа үү. Тэгээ энэ цаг үеийнхэн чи итгэл дээр л гэр бүл тогтно. Тэндээс л хүндэл үүснэ гээд тэгжэл бид нар хүмүүжээ яваад байгаа шүү дээ тэгээд. Чи харж болохгүй гэж бодсон. Чи өөртөө ч итгэхгүй. Яг үннийг хэлэхэд. Чи өөртөө ч итгэхгүй шүү дээ. Тийм бидтэй. Чи за тамхинаас гарна гэд гарч яасан юм уу? Үгүй. Чи өөртөө ч итгэж чадахгүй өөртөө ч худлаа ярьж байгаа бидтэй. Тэгэхээр юун итгэл?
Тийм юм ерөөсөй байхгүй юм. Байхгүй. Тэгэхээр тэр ихнэр байнга өгөөш өгч явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ сэтгэл зүйн тоглолтыг хүнийг сайн мэдсэний төлөө л тоглоом байхгүй юу? Ойлгоно. Тэгэхээр эмэгтэй хүн загсаа барьсан хатаамш болоод ханандаа хатсан ч гэсэн амьд байлгахын тулд аквариумд нь хийж амьд байлгах хэрэгтэй шүү дээ. Ойлгоно. Аквариумд хийсэн ч гэсэн хоолж өгөөш шидэж тоглож байх хэрэгтэй шүү дээ. Эр хүнээр чинь. Тийм биз дээ. Нуураас л аквариумд орцсон буюу нөгөө савнд орцсон болохоос биш. Загс хэвээрэл байгаа шүү дээ. Хизээ загс биш болох хөө төрөө булчирхай хатан гаршхан цагт л загс биш болно. Тэр үед л итгэж болно шүү дээ. Өөрөө хэцүү юм а тий. Хэцүү юм байна угаасаа. Яастай энэ үнэхэр хэцүү юм байна. Тийм бахаа. Хүн өөрөө өөртөөч үнэнч байж чаддаг байна та. Тийм үү? Би тэгнэ гэж 1000 өөртөө хэлсэж тэрлүүгөө зориг чиглэл тэмүүлдэггүй шүү дээ. Өдөөлөнгийнх нь зарим хүмүүс бол бас мундаг хүмүүс байдаг шүү дээ. Зориг тавьчаад хүрдэг. Бүх сэдв дээрээ биш. Тарчин. Тийм үү? Бүх сэдв дээрээ биш. Шаардлагатай сэдв дээрээ тэгээд байгаагаас өнөөдөр ганц уухгүй гэдэг хүн байхгүй. Тийм шүү. Тэгээд одоос тэрнийг итгэхгүй турнаа хичээл идэддэг шиг. Тэгэхээр хүн өөрөө өөртөө үнэнч байдаггүй юм итгэл алдарсан байхад юу өрөөл нэгэн бэ? Тийм байна. Тэгээд хүн чинь нөгөө ингэж бодоод байдаг шүү дээ. Гэр бүл бол хувь тавилан, заяаны хань маань, нэг насны хань маань гэх. Тэгээ байна. Тэр нь тэгээд тэгээ нэг насаа зориулах үүрэг нь байгаа. Тий. Үүрэг нь бол байгаа. Үүргээл өөрөө мэдхгүй. Тий. Үүрэг чи хийдэг шүү дээ. Үүрэг хэрэгтэй шүү дээ. Үүрнэ гэдэг чинь ачаа. Ачаа гэдэг чинь зовлон. Тэгэхээр тэр ад жаргалтай зовлон байхын тулд юу хийх вэ гэхээр байнга бие биелүүгөө өгөө шидэж явах хэрэгтэй. За тийм. Ер нь тийч л ойлгох юм. Тэгж л ойлгосон арай. Арай л амарх юм байна тий. Өөрөөр хэлбэл тоглож бай, зугаацаж бай, бие биенийгээ баясгаж бай. Бие биенийгээ тустай гэж сэтгэж дахин авахыг тэмүүлж бай. Нэг болчлаа, нэг гэр бүл гэж нэг хүн гээл бас худлаа юм тий. Тэгэхээр үгүй. Нэг хүн болдог чинь өөрөөсөө хэдхэн гормоны асуудал шүү дээ. Тэгээд нэг хүн болоод эмэгтэй жирэмсэл айдал. Тэр үед л нэг хүн болж байгаа шүү дээ. Бүх эргэтэнгүүд нийлээд. Тийм байна. Тэгээ бусад үе салангат хүмүүс шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө өгөөшөө шидээд бие биенийгээ баясгаад л байж байгаа юм. Тэгэх тусам бат бөх бай. Тэгэхээр бат бөх болно. Тийм байна. Ойлгож байна уу? Ойлгож байна. Түүнээс өөрөө өөрийгөө хуурж байгаа юм шиг өөрөө өөрийгөө хүртэл удирдах чадахгүй юм өрөөл нэг удирдах. Зовлонгоо жаргал болгоно гэдэг. Тэр нь машиныг зодсон эмхтэй юу явах хэрэгтэй байна. Өгөөшөө муу хийсэн байна. Сайн нөхөр хооллог учраас алдсан гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл нөхрөө байнга дэрэгдээ байсан ч суудалж л байх хэрэгтэй. Эхнэрээ суудалж л байх хэрэгтэй. Ягаад гэвэл өнөөдөр дуусаад маргааш болоход шинэ өглөө эхлэж шинэ эхнэр ухтаж байна шүү дээ. Тэгс итгэх юм. Тэгэхээр өдөр болгон дурлна гэдэг чинь өдөр болгон бие биелүүгөө өгөө шидэж байд гэсэн үг шүү дээ. Тэг зарим мондуу тийж яриад би урт хугацаанд амьдарсан өвгөд эмэгдийн хэлдэг үг өдөр болгон дурлах ястай гэдэг. Тэр чинь өглөө болгон надаас зүгтж болохгүй шинэ биетүүд байгаа юм чи. Дахин дурлуулахын төлөө хөдөлмөрлөх нэг өдөр хэлж шүү дээ. За яг хөө энэ одоо дурлалт юг ойлголоо. Тэр үлдсэн хүүхдийг одоо яг 3 хүүхд одоо өнжиж өгч байгаа. Хохирлоо. Тэр хохирлнууд хүүхд. Нэг нь маш их хохирж байгаа шүү дээ. Одоо тэр эмэгтэй бол маш их хохирлоо сая бол. Аюула нөгөө ад жаргалаа хүүгээд бүр хүүхдэгч бүрэн хохирож болно шүү дээ. Яах гэж бидний дундаас төрсөн гэж. Аимшигтай юу? Аимшигтай. Энэ бол баг хүн байхгүй. Тэгвэл яг үгүй байгаа. Яг дөө сая нөгөө өөрөөр хэлбэл эмэгтэй дахин хүнтэй суухын тулд ээж авдаа хүүхдээ үлдээдэг. Тэглээ. Энэ чинь нөгөө нэг эцэг их хоёр хоёулаа хариуцлага хүлээхгүй тохиолдол шүү дээ. Тий, нөгөө эцэг нь болохоор тэр сайхан хүүхэнтэй суухын тулд нөгөө хүүхдүүдээ бүгдийг хайчлаа шүү дээ. Тийм байна. Гэтэл сая бас нэг хэрэг гарсан. Шоронгоос гараад 6 сарын хугацаанд нэг хүүхэнтэй суугаад тэгэхэд тэр нь нэг өнгөрцөн 2 өнгөрцөн хүүхэнтэй хахад хүүхэд нь алчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ээж бас буруутай байцтай. Тэр нөхөртөө одоо сайн судалдаггүй одоо шинэ эцэг хүүхдүүдэд олж ирээд хүүхдээс одоо тэр нөхрийг сайн судлаагүй гэсэн үг. Тэгээ хүүхэд тэрнээс хохирч болоод амьдсаа алдчих байгаа байхгүй. Тэр хүүхдийг зодчих юм. Тэр гээд.
За бай. Шууд байгалийн хуулиар ярина. За. Зарим магчин амтан тийм үү. За ялангуяа чонын сүрэг дээр их гардаг. Гिचий ч бэлтэрхтэй байхад дараагийн газарган чон ирэхэд бэлтэргүүдийг устгадаг. Ойлгож байна уу? Тэрний шиг адгууслаг шин чанар тэр ирд байж. Өөрөөр хэлбэл эмэгтэйг зөвшөөрж байгаа ч өрөө л хүний удмыг зөвшөөрөөгүй гэсэн үг. Тэр адгууслаг шинж үү те? Тэр бол адгууслаг шин чанар. Тэгэхээр тэр эмэгтэй нөгөө нэг нийгмийн ёс зүйн сэтгэлгээгээр удирдах биш. Өөрийгөө шууд асуух гэсэн байхгүй. Чи ганцхан надтай юу? Эсвэл бидэнтэй юу гэж. Аах уу? Анх тийм ээ сонголтоо хийхдээ тэр Энэ бол тийгээ тэгэж таних хэрэгтэй байсан байна тийм үү? Тэрүүгээрээ буруудаж байгаа зү. Тэрүүгээрээ буруудаж байгаа. Тэгэхээр тэр санааг мдэггүйгээс итгэж үр хүүхдээ үлдээснээсээ болоод үр хүүхдээ хамгаалах тэр орон цагаараа хохирож штэ. Магадгүй тэр эмэгтэй өөрөө хүүхдээсээ ч салахыг хүссэн байж болно. Салахыг хүсч юу? Хүүхдээсээ тэр эмэгтэй өөрөө салахыг хүссэн байж Тэр болно. эрэгтэй ингээ ээж нь харсан чи хүүхдээ хайргүй юм шиг харагдаадсан гэж юу? Тэгэхэд Хамгаалахгүй юм шиг харагдаадсан гэж юу? Тэгс сэтгэсний үднээс үлдсэн гэж. ялангуяа гэмт хэрэг бол зүгээр нэг хүний орон зай байдаггүй. Гэмт хэрэгтний бай илүү нарийн учир шалтгаантай байдаг. Өөрөөр хэлбэл өслөлгүй гэмт хэрэг байдаггүй гэсэн үг. Өрөвдлөлгүй гэмт хэрэг байдаггүй гэсэн үг. Тийм заавал өс нэг юмнаас л үсч. Өс юм уу өрөвдлөлт байх хэрэгтэй. Тэгэхээр ийм ээжтэй байснаас энэ хоёр үхснэн дээр гэж тэр эр хүн сэтгэсэн байж болно. Усал энэ аюултай байна. Энийг бол манайд бол ойлгохгүй. Бид нар бол өнгө цараад тэр яасан муухай эрэгтэй хүн бэ л гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр гэмт хэрэг бол өс өрөвдөл аяраа аль нэгээс сэтэлтэй байх нь дан ганц тэр хүний юм байдаггүй байх юм шүү дээ тий. Өөрөөр хэлбэл бай болж байгаа тэр хоёр хүүхэд тийм үү? Тэр гэмт хэрэгтний сэтлийг төрүүлсэн ямар нэг шалтгаантай. Өөрөөр хэлбэл инэрэл хайр дутаж байгаа ийм амьтад амьдрч чадахгүй гэж үнэлсэн учраас тэр гажуу сэтгэлгээ аллахт хүрэж ээж болно. Эвдэрхий сэтгэлгээ. Эвдэрхий сэтгэлгээ нь үр дүн болж байгаа гэсэн үг. Аюул. А нөгөөтэйгөр бүр захиалагч байж болно. Эмэгтэй тийм үү? Энэ хоёрыг алчи хоёулаа хамт амьдрий гэсэн ятгалагч орж ирсэн байж болно. Тэр бол бүр оюухан бохгүй гаргалгаа юм тий. Их хүн Олон янзын судал бас тэгж болох юм байна. болох юм байна. Тэрийг бол Ягд бол тэр эмэгтэй чинь гэмт хэрэгтэнтэй суух сэтгэл зүйтэй эмэгтэй шүү дээ. Тиймээс яавч эрүүл сэтгэлгээтэй эмэгтэй биш. та бол тэр талаас нь бүр тэгж лав бодож байна тий. Нэрэл тийм биш. Хүмүүс чинь шоронгоос гарсан. Шоронгоос гарсан эмэгтэй хүн бага насны хүүхэдтэй байгаа үед цэрвдэг. Тий айгаад байдаг. Гэтэл харин ч нөхцөж байгаа нь хүүхдээсээ салах төлөвлөгөөнийх нь нэгэсэг байж болно. Ямар мохоо юм. Хэрвээ тийм. Тэгээд өмнө бас нөгөө баг настай бүр ой гарan хүүхэд настай хүүхэд тэр ингээ хоёр ойтой хүүхэд тэр зодсон бахад те яргалсан бахад Тэр хамгаалж одоо хамгаалаад тэр хүнээс зайгаа аваад тэр хүнийг дахин шоронд оруулах арга хэмжээ авах боломжтой байхад тэр бүхнийг хүлцэн гэдэг хүлээн зөвшөөрнө гэдэг бол анханасаа тэр эмэгтэйд тэр хүүхдүүд хэрэггүй байсан. За хоёулаа л эвдэрх юм уус. За энэ муухай болли. Тэгэхээр авсан жишээ чинь өөр сэтгцийн хувьд хоёр талаас хоёулаа эрүүл байгаагүй. Тий, час эрүүл биш юм байна. Уухамжтай юу? Тий. Тэгэхээр хоёулаа эрүүл биш юм чи үр дүн муу л гараа. Үр дүн аимшигтай. дүгнэлт хийхдээ хоёр талаас нь ингэж бодож үзэх хэрэгтэй. Хоёр ч биш. Бүр улс төр нийгмийн орон зай. Тухайн хүний хоёр талын сэтгэл зүй хөрөнгөнөлөө зөө. Тэр бидний гэр бүлийн орон зай гэгчлэн олон талаас нь сэтгэжижил илүү ойлгомжтой үр дүнгээ. Тэгээс бас илүү сайн нөхөр эсвэл эхнэр авах боломжтой болж байгаа хөөе тий. Яг тэр бүх талаас нь бодож үзээд. Тэгэхээр эхнэр нөхөр гэдэг бол зөвхөн бэлгийн харилцаа биш. Тийм тэр бол яг бол тийм хамгийн чухал юм бол тэр биш гэдэг нь бол ойлгомжтой. Биш. Гэхдээ одоо ч дандаа тийм нас л салаад шүү дээ. Аль нэг талдаа нууц амраг эсвэл өөр хүнтэй хуурсан гэдэг юмудаас бол. Тэгэхээр эрчүүд нь хохирохоор архинд ороод л эмэгтэйчүүд нь хохирохоор би хохирогч гэж замаа алдаал. Тэгээ голд нь хамгийн том хохирж байгаа нь үр хөвгт байгаад байна. Тэгтээ байна да. Эр хүн архинд орож хохирж байгаа бол тэрийг эрүүл сэтгэл зүй гэж үдээ. Ягагтгүй эрэгтэй хүний нөгөө бардам байдал алдархаар угаасаа мансуурлаар хэсэг хугацаанд санаа сэтгэл нөгөө алдарч тэр нөгөө мансуурлах байдалд донтдог.
Тэгэхээр энэ бол асуудал. Эмэгтэй хүн бас ийм шинж тэмдэг өөртөө ихтгэлгүй байдаг босноос болж их хурд хугацаанд уйлж ундах. Тэгээд нэг гэр бүлийнхээ ивэлт орон зайд шигдэж хорогдох бол эрүүл сэтгэл зүй. Энэ бол хохирлоос гарах зөв сэтгэл зүйн үзэгдэл. За зөв. Ойлгосноо. Гэр бүл салалтын дараа эрэгтэй хүн хит одоо бэлгийн дуршилтай болох, эмэгтэй хүн хит бэлгийн дуршилтай болох бол энэ бол буруу сэтгэл зүй буюу анхнаасаа эмэгтэй хүний шинж чанар. Өөрөөр хэлбэл тэр бэлгийн таашаалыг гэр бүл бий болж байхад аваагүйгээс тэр дутагдсан шинж чанар илрээд байгаа юм. Шинж чанар. Ухаж байна уу? Ухаж. Тэгэхээр нөгөө гэр бүл болчоод бэлгийн таашаалаа өгөөгүй байхгүй. Хоёр хос. Тэг аль нэг нь аль нэггүй байхгүй. Бэлгийн таашаал угаасаа хоёр оролцогчтой байдаг. Аль нь биедээ зориулж хөдөлмөрлөх шаардлагатай. Бас ийм байгаа байхгүй угаараа. Нэг бол эмэгтэй буцаж гэр бүлээ авч үлдэх гээд үзээд байдаг. Эрэгтэй нөгөө шинж чанараа өгөө яваад байдаг. Эсвэл эмэгтэй нь шинж чанараа өгөөд эрэгтэй нь араас нь өгөөд. Ингээд ивэлж чадахгүй амар олон тохиолдол болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдээрээ сүрдүүлнэ гэдэг нь гарч ирнэ. Гэхдээ гол асуудал арилаагүй цагт хүүхэд бол зүгээр л нөгөө үйлдэлийн үр дүн шүү дээ. Тийм нөгөө үргэлжсэний үр дүн гэдэг. Тэгээ үргэлжсэний үр дүн байх шиг тий. Оохно. Оохч. Тэгэхээр гэр бүлийн гол асуудал өөрөө тэр хүүхдээс гадуур юу байгаа юм бэ? Тэрийг ухаж мэдэх хэрэгтэй. Тэрийг шийдвэрлээгүй цагт тэр ивэл зүг болдоггүй. Буцаж ивлээд нэмэргүй. Яг бол асуудал арилаагүй цагт тэр нэмэгдэл шаардлагач шалтгаанууд юу юм бэ? Асуудал арилахын тулд буурла хоёулаа юу яах хэвээр. Хоёулаа бас одоо боловсралтай юм уу тийм байх хэрэгтэй шүү дээ мэдэх. Тий. Засах хүсэлтэй байх. Аль нэг нь байвал бас хэцүү тий. Хэцүү. Засах хүслийг тэгтээ удирдах болдог. Ер нь аль нь давмгүй, ирчүүд нь давмгүй удирдах хэрэгтэй. Сэтгэл зүйн арай багтаамж сай тань. Байгальд ойрхоноор эмхтэй нь. Үгүй. Байгаль ойрхон гэдэг юм байхгүй. Зүгээр л би уучлж чадна гэдэг нь төрүүлж хөдлөх хэрэгтэй байдаг. Харин тэгээ би залуучууд аль нь уучлж чадахгүй учраас яг ирэхээр нь буцаагаад юу яхад байхгүй тий. Тогтоож барихгүй. Асуудлынхаа мөн чанарыг танихгүй байгаа. Тэгэхээр гэр бүлд л уучлал гэдэг зүйл 3 удаа тохиолддог. За. Зүгээр тэрийг л хүлээн зөвшөөр. Эхний ээлжинд манай тийм намааг өсгсөн эцэг хэлж ирсэн. 3 удаа уучлал. 3 удаа уучлал. Та нарын амьдралд 3 удаа амьдралын чи сүрэлт хөдлөх ямар нэгэн зүйл тохиолдод. Хамгийн багтаа штэ. Хамгийн багтаа. Тий. Тэгэхээр эхнэр чинь чамаа 3 удаа араар тавина гэсэн л үг штэ. Чухлуухан хэлгээд бол. Тэгээ 4 тавихаар нь за юм бүтэхгүй юм байна гэх юм. 4 тавих юм бол тэр бол нөгөө яхан сэтгэл зүйтэй гэсэн үг штэ. Тийм учраас энэ эмэгтэйд өөрөө би удамаа найдах хэрэггүй л гэсэн ойлголт төрөн штэ. 3 бол болно гэдэг байгаа байхгүй. За. Тэгээ энийг сонссон өсмөр. За одоо за яг хөө тийм гэр бүл бүтүүлжэл за 3 за болно. Гэхдээ нөгөө эмэгтэй 4-тгөө үлдэх гэдэг нь цухтаас нь дээрээс. Эхнийх гарч ирэхэд өөрийнхөө арчаагүй бод. За тийм. Чи тэр орон зайг дүүргэж чадаагүй учраас үр дүнг өөрөө өгөөлээ. Хүн бол яг тийм за. Ойлгож байна уу? Биер хүн талдаа л хэлээ эмэгтэйчүүдэд одоо эмэгнүүд нь ярьж өгөх байлгүй дээ. Ойлгож байна. За өөрөөр хэлбэл тэр эмэгтэй тэр сэтгэл зүйн таашаалыг чи үүсгэж чадаагүй. Эцэг тэнгэр байж чи хүч чадалгүй. Тийм үү? Эр сахиусан нэж чи хамгаалалт нөлөггүй. Тийм учраас ихнийх чиний буруу. За. Энэ дэр би мэдсэн би твчин миний буруу гэж өөрөө зарал гэж байгаа шүү дээ. За. Чамааг ад жаргахгүй байсан. Тий. Намааг уучлаарай гэж өөрийгөө зод гэж байгаа. За. Энэ дээр эмэгтэй хүн ухамсар авахгүй 2 дахь үйл явдал болох юм бол хүчин давтаж байгааг нь илэрхийлэл. За. Ахаад чиний арчаагүй байдал чинь гарч ирж байна. Чи сул дорой эмэгтэйгээ хамгаалах чадалгүй учраас тэр эмэгтэй өөрөө сүрдүүлгийн шинж чанарт орчихж. Нөхөр чи хэлээ шүү гэсэн байна гэж үү? Нөхөрт чинь хэлээ шүү биш. Хүүхдээ чинь гаалаа шүү. Танаа нөхөр намааг яадгийн гэсэн сүрдүүлгэнд орж ийн гэсэн үг. За. Эд мөнгө ирэх мэдэл нийгмийн байр суурь нь барьцаанд орсон байна гэсэн үг. Ойлгож байна. Ойлгож байна. Ялангуяа энэ чинь нөгөө ноёдод шивгчин хийдэг шивгчин гэргийтэй залуучуудад ихт гардаг асуудал шүү дээ. Чи ажилтайгаа үлдмээр байна уу тэгвэл амаа хэмэх гэж бай гэж. Энийг арчаагүй эр хүн өөрөө өгүүлэхгүй яах юм. За тийм ээ. Тийм бит. Тийм байна.
Өөрөөр хэлбэл 2 удаагийн тохиолдол бол тэр эмэгтэй хүн тэр чиний өөрийгөө зөгч байгаа үгийг зөрчиж дахиж тэр үйлдэл гараад чамд баригдаж байгаа бол энэ тэр эмэгтэй ямар нэг дарангуйлалд байгаагийн илэрхийлэл. Чи арилгах ёстой тэр асуудлыг. Тийм байна. Тэгээ нөгөө эмэгтэй нь үннээ хэлдэг л байгаа да. Дарангуул болж байгаа гэдэг. Энийг хэлж чадахгүй шүү дээ. Тий хэрэг хэлэхгүй бах тий. Хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл амаа хамгах уу ажилтайгаа үлдэх үү гэдэг шийдвэр гаргаж байгаа эмэгтэй хүн. Өнөө л нэг хитэн хүүхдэд бодож байгаа. Чамд нэг дэм болъё гэсэн хайр сэтгэл нь байгаа. Гэтэ хайр сэтгэлээ хамгаалахын тулд өөрийгөө золиосолж байгаа. Ямар их гайхамшигтай хайр. За наад чинь ариун эмэгтэй байна тэгвэл. Яг энэ үнцгээс нь бодож үзэх юм бол тийм байна. Ухамжтай юу? Яагаад гэвэл би чамайг мэдэж байгаа гэдгийг эр нөхөр нь хэлээд өөрийгөө зүхэж байхад дахиж тэр алдаа гарч байгаа бол энэ дээр асуудал. Тэгээ ялангуяа нөгөө эзэн харьцагч нэг хүн байгаа тохиолдолч юу дээ. Хоёр дахь хүнтэй байх юм бол энэ өөр хэрэг өөр явдал шүү дээ. Тий. Тийм биз? Нөгөө барьсан нөхөртөөгөө хамт байгаа бол асуудал. Бас л гүн бодох юм биш үү. За 3 дахь нь чи арга хэмжээгээ аваагүй бол 3 дахь нь гарч ирэх нь ойлгомжтой шүү дээ. Эхний 2 дээр арга хэмжээ аваа. Эхний арга 2 дээр арга хэмжээ авахгүй дотроо залгицсан бол 3 дахь нь гарч ирнэ шүү дээ. Тийм биз дээ. Залуучуудад бол маш чухал 3 хөлбөр байлаа. Залхихгүй тэр чинь анхааруулсан биш үү их нэртэй. Гэхдээ залуучууд буруу анхааруулна л та. Буруу анхааруулна. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлж чадаагүй, хаардсан, ёрдсон, сэтгэл зүгөө зөв илэрхийлээгүй, зөв хамгаалаагүй улмаас 3 дахь шалтгаан гарч ирж болно гэж байгаа. Тийм байна. Тэрнээс анханасаа би чамаагаа юугаар дутаачваа гэснээр гэмссэн байдалтайгаар илэрхийлсэн бол тэр нэг дахь дээрээ зогсчих болох юм байна. Хоёр дахь дээрээ зогсохгүй бол 3 дахь дээр нь арга хэмжээ авч болох юм шүү дээ. Тий. Чи өөр зүйл. Яагаад гэвэл тэр эмэгтэй дарангуйлалд байгаа үед эрэгтэй хүнд бас тухайн нөхцөлөөс нь гаргах арга зам их хомс. Арга замч байгаа л да. Гэхдээ байгаа. Гэхдээ сэтгэхэд цаг хугацааны нөхөр нь өөрөө тэр эхний алдаан дээр л хүлээн зөвшөөрж өөрөө тэр сэтгэл зүйн эвлэрэл авахд хэцүү байдаг. Яагаад гэвэл хоёр дахь асуудлыг шийдээгүй тэр дарангуйлалд байгааг мэдсээр байтал 3 дахь нь ороод ирдэг л байхгүй. Тэр их хурдтай явагддаг бие арга хэмжээ хоцорч хийгддэг учраас 3 дахьыг өршөө гэж байгаа юм. Ухамжтай юу? Ухамжтай. За тэгээ энэ бүх өршөөлийг үзүүлсний дараа 4 дахь нь гараад ирвэл 4 дахь нь гараад ирэх юм бол чи юу ч хийгээгүй байж байгаа 4 дахь гарч ирэх юм бол чи угаасаа тэр эмэгтэйг тийм үү хамгаалж чадахгүй тэгээд өөрөө аргалаарай гэд хүлцэж суугаа нэг гэр хүн. Эсвэл тийм үү би бүх зүйлээ шавхаж хийгээд тийм үү ажилласаа гарчхаа өөр ажил олоод өгөө гэдэг хахад өөрөө тэр орон зайгаа манаад байгаа бол чамаас урвсан сэтгэлтэй эмэгтэй хүн гэсэн хоёр шийдвэр гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр анханасаа арчаагүйгээ мэдэрч амьдрах угаасаа хэрэггүй. Сал. Би юу ч хийж чадахгүй энэ эмэгтэйг хамгаалж чадахгүй учраас өөрийнхөө арчууг хүлээн зөвшөөрөөд зайл. Тий. Ойлгож байна уу? Хатуу бөгөөд үнэн тий. Өөрөө зайл байхгүй. Хоёр дахь нь болохоор тэр эмэгтэй хүн хилж хамгаалсаар байтал нөгөө тал сэтгэл нь шингэсэн байгаа бол зайлуул байхгүй юу? Тэгэхээр зайлуулах уу гэдэг шийдвэрээ 4 дахь дээрээ гарга гэсэн үг юм. Тийм байна. За. Тийм байлаа. За одоо жаал амс. Эмэгтэй амс их уу за. За зөө тав.